Зарим аж ахуйн нэгж боломжийн хэрээр хөрөнгө оруулалтаа их шийдэж дутуу баригдсан барилгыг гүйцээхийн төлөө ажиллаж байгаа. Гэвч ихэнх компанид хөрөнгө мөнгө олох төвөгтэй байгаагаас өнөө хүртэл ажлаа эхлүүлж чадаагүй байна. Ямар учраас дутуу баригдсан бэ гэдгээс бодлоо л доо. Магадгүй тухайн барилга санхүүжилт хөрөнгө оруулалттай холбоотойгоор зогссон бол тэр одоо яг мэргэжлийн хэлбэл хамаатай асуудал биш. Өөрөөр хэлбэл барилга захиалагч маань тэр барилгаа барьж гүйцээж одоо ашиглалтанд оруулах нь мэдээж хэн ч гэсэн нэг дутуу юмд мөнгө оруулж баах юм ярьчаа тэр чинь танихыг бол хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр барилгаа гүйцээж барьж одоо ашиглалтанд оруулж мөнгө эргэлтэнд оруулах нь гэдэг нь бол цаатлын л өөр л асуудал. Яг санхүүжилттэй холбоотойгоор зогсон барилга гэвэл зүгээр мэргэжлийн хэлтийн байгууллагаас акт зогсоосон барилга гэдэг бол тэр байгууллага дээр ямар нэгэн зөрчилтэй байгаад өөрөөр хэлбэл бичиг баримт бүрдүүлэлт өөрөөдөө юу гэдгийг зөрчлийн улмаас акт зогсоосон гэсэн үг. Тэгээд энэ барилга яах ёстой вэ гэхээр тухайн тэр барилга барьж байгаа компани одоо захиалагч юунд нь холбоотой байдгийг тэр газараасаа тэр холбогдох зөрчлөө арилгаад үйл ажиллагааг хийгүүлэх боломжтой болсон тохиолдолд энэ барилга цаашаа үргэлжлээл явна. Нийслэл хотод 200 гаруй барилгын ажил зогсон байдал байна. Санхүүгийн хямрал барилгын салбарт хүчтэй нөлөөлснөөр дээрх байдал үүсэт байна. Иймээс энэ тал дээр төр засаг анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж Монголын барилгын үндэсний ассоциацийн үзэж байна. Барилгын салбарын ажил зогсоход хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл бол эргэлтийн хөрөнгө болоод байна. Манайд үйл ажиллагаагаа явуулдаг барилгын компаниуд дийлэнхэнд банкнаас зээл авч дулааны цагт барилгын ажлаа хийдэг. Гэтэл санхүүгийн хямралаас болж банкуд зээлээ харж бараа материалын мөнгөгүй болсон барилгын компаниуд эд ажлын үеэрээ зогсоход хүрээд байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй барилга санхүүжилтгүйгээсээ болж дутуу баригдсан байдалтай байна.